Тэгвэрт нь шинээр одоо хавдрын эмнэлэг зүрх судас гэдэг ингээд янз бүрийн эмчилгээний барилга байгууламж тоног төхөөрөмжөнд бид нар хөрөнгө оруулалтыг хийж байна. Энэ шийдвэрийг гаргах бүртээ бүгдээ өөрсдөөсөө асууя. Бид нар хүмүүсийг шинэ эмнэлэг барьтал нь тоног төхөөрөмж олдол нь ийм болох хүртэл нь бид нар урьдчилан сэргийлсэн үү гэдэг асуултыг өөртөөсөө асуух хэрэгтэй. Яагаад ийм байдалд хүрэж байгаа вэ гэдэг хэдүүлээ асууя. Өнгөрсөн 10-20 жилээс ч асууя. Одоо сүүлийн байгаа 4-5 жилээс ч асууя. За тэгээд юу ч хийгээгүй байж дахиад эмнэлэг барьж байгаа бол дараа жил дахиад эмнэлэг барина. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжилт ярих байгаа бол нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог яриа. Бодлогоо гаргацгаая. Би хэлээд байгаа шүү дээ. Хэрвээ бид нар бодлогогүй, дүрм журмгүй Монгол улс чинь ирээдүйд хэдэн өвчнөө байхгүй болгоно. Хүүхдүүдийнхаа энэ халдварыг байхгүй болгоё гэдэг ийм зорилт тавьж яваад энийхээ араас зөвхөн эмнэлэгт суурилсан үйлчлэгээ биш те. Эрүүл мэндийн боловсрал, зан үйл, аюулгүй орчин бүрдүүлэх, сэтгцэн эрүүл мэнд гэдгээ цогцоор нь авахгүй юм бол бодлогогүйгээр ер нь ингээд яваал ах юм. Энд ч одоо тэг зөндөл үр ашиггүй зардал яваад шүү дээ те. За дахиад нэг зүйл хэлье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын байгууллагаас ийм тоонууд гардаг л да. За жишээлбэл сангийн бодлого төсөв ерөн шийдвэр гаргалт тэ нэг хоног хойшлоход иргэдийн амьдралын одоо тэр баталгааж түвшин шууд нөлөөлдөг гэж байгаа. Тэр дундаа жишээ хэлээ л да. Урьдчилан сэргийлэх үржилгийн хөтөлбөр жишээлбэл нэг хоногор хойшлох юм уу? Одоо тэр нэг хоног хойшлоход тухайн өдөрт үзлэг тамирагт байсан хэдэн зуун иргэн өвчнөө эрт илрүүлж чадахгүй үздэг. Эрүүл мэндийн зардал 10 дахин өсдөг гэж байгаа. За дахиад жоо явуулъя. Төрийн шийдвэрийн нэг хоногийн хойшлолт өөрөө нийгмийн үр ашигын 0.2-оос 0.1% бууруулдаг. Үүнийг жилд 20 хоног хойшлогдлоо гэж тооцох юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5%-аас 2% хүртэл нөлөөлөл үзүүлэх боломжтой гэж үздэг. OECD-гийн McKinsey-гийн судалгаа артиклаар ингэ байж байна. Тэгэхээр хэдий ч бид нар хийж байгаа, болж байгааг хойшлуулах тусам энүүний чи үр ашиг нь яг хөө бид нар өнөөдөр засаг дээр нэг хоног хойшлуулсан юм аа, нэг сар хойшлуулсан юм аа. Бид нар хийж байгаагаа ярьж болно. Энд чинь иргэдийн амьдрал дээр хэдэн 10 жил болж, хэдэн 10 сая төгрөг болж нуруунд дээр нь бууж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр ингээд нэг тийм бодлоготой жоохон сэтгэл гаргаж ажилламаар байна. Би та нар юу ч хийгээгүй гэж ингэж ерөөсөө шүүх гээд байгаа юм биш ээ. Эрүүл мэндийн дэмжих сан өнөөдөр эрүүл мэндийг дэмжих сан гэ эрүүл мэндийн одоо иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлж байгаа гэж байгаа. Тэгэд иргэдийн эрүүл мэнд дээшлээд байгаа юм бол яагаад өнөөдөр Монгол улс зүрх судасаараа хор тавдраараа сүрээгээрээ топ дээгүр өвчлөлтөд яваад байгаа юм бэ? Яагаад энэ олон хүүхдүүд осол гэмтэл нэмэгцээр байгаа юм бэ сүүлийн 5 жил те? Яагаад сэтгцэн эрүүл мэндийн асуудал улам нэмэгцээр байгаа юм бэ? Бид нар энэ асуудлыг өөрсдөөсөө асуучаад тэгээд дараа нь бид нар тоног төхөөрөмж, эмнэлэг ярмаар штэ. Тэгэхээр энэ дээр нэг жоохон сэтгэл гаргамаар байна. Дээрэс нь үндсний зөвлөл байна уу? Тэр одоо хариуцсан хүмүүс нөө мэрэгжлийн юм бол мэрэгжлийн юм хийн штэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар нотлогдсон, олон улсад батлагдсан өчнөн жор дүрм журм байхад олон улсын байгууллагыг хүлээж байгаад байгаа чинь ямар учиртай юм бэ? Өөртөө юмаа гаргаад хийл та бид нар ч өөртөө мэдлэггүй чадлаггүй юм уу? Эрүүл мэндийн яамаар дүүрэл гадааддаа сургууль төгссөн мэрэгжлийн хүмүүс байж байгаа үсттэй. Тэр хүмүүс энэ төр ажиллаа хиймээр байна. За